8 дахь удаагийн парламент хүний эрх чөлөөг дээдэлсэн парламент байхад зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны 4-р сард баталсан юм. Уг хуулийн төслийн танилцуулга уулзалт боллоо. Танилцуулга уулзалт дээр тавигдсан илтгэлүүдээс та бүхэнд хүргэе. За эрхэм нөхдөө хатагтай ноёдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улс бол хүний эрх чөлөөг үндсэн хуулиараа эх орондоо хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгоо тунхагласан арчилсан ор юм аа. Тиймээс Монгол улсад хүний эрх тэгш байдал хэрхэн хангагдаж анхаарах асуудал хаана байна? Хэр хэмжээгээр хуримтлагдсан байна? Хүний эрх зөрчигдөхөөс ангид байхын тулд юу хийвэл цохилтой? Хүний эрх хамгаалагчдтай төр засгийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцохоор та бүхнийг энэхүү уулзалтанд урьсан юм аа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүний эрхийг хамгаалагчдаа нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Давман Мишра, за хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд, за ноён элчин сайд нар та бүхэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. За Монгол улсын үндсэн хуулийн 2-р бүлэг буюу хүний эрх хэрэгчлөө гэсэн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн дараах эрх хэрэгчлөөг баталгаатай адилхан гэж заагаад 18 эрхийг яг маш тодорхой зааж гисэн. Манай үндсэн хууль бол маш сайн үндсэн хууль хүний эрх талтай. Энэ 18 дугаар зүйлд бол энэ 18 зүйлд хүний эрхийн бүх баталгааг хангаж өгсөн байдаг. Гэтэл харамсалтай нь бидний нөгөө хуучинсаг сэтгэлгээнээс шатгаалаад энэ 18 эрх бол амьдрал дээр ерөөсөө бодиттой хэрэгжиж байгаа, тууштай хэрэгжиж байгаа асуудал хангалтгүй байна. Яагаад тэгэхээр үндсэн шалтгаан нь би юу гэж дүгнсэн бэ гэхээр хууль боловсруулахад дандаа төрийн байгууллагууд яамд за эрүүгийн хууль хийлгэхэд хууль зүйн яам дээр цагдаа, прокурор, төрийн институтууд оролцоод хийдэг. Ингээ хэрэг илрүүлэх дандаа төрийн байр сууриас хуулийг хийдэг. За ингээд их хурал дээр идэг батлагддаг ийм өнгөрсөн 30 жилийн практик ноёлж иржээ. Бусад хуулиуд мөн адил ялгаагүй. Одоо яамдууд яг төрийн байр сууриас хийгээл энэ хуучин нөгөө социалист үеийн сэтгэлгээ бол одоо хүртэл амь бүхтээ орчсоор байдаг. Ийм учраас энэ 18 эрх бол яг үндсэндээ амьдрал дээр хуулинд энэ манад мөрдөгдөж байгаа өнөөдрийн 700 гаруй хуульд яг ингээ иж бүрэн тусгалаа болоод процессжуулаад процессын хуулиндаа, органик хуулиндаа ингэж системтэй хүний эрх хамгаалах талаас сууж өгсөн юм туйлын хангалттай байна. Ийм учраас улсын их хурл Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг 2020 оны 1-р сард хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны энэ онд одоо баталсан. Монгол улс хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль баталсныг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт, хүний эрхийн алба, за нүүбийн хүний эрхийн дээд комиссарын ажлын албанаас сайшаасан. Энэхүү хууль баталсан нь бол иргэдээ дээдлэх, хүний эрхийг дээдлэх, иргэдийн эрхийг тэгш чодрог эдлүүлэх, хүний эрх хамгаалагчдаа дэмжих, тэднийг хамгаалах улсын их хурлын хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм аа. Яг энэ үндсэн хууль хэрэгжиж байгаа хууль хоёруудын хооронд ийм зөрчил байгаад байгаа учраас дандаа төрийн байр сууриас ийцэн байгаа учраас хүний эрх хамгаалагчдын үүрэг хөрөөл Монгол улсад нэн өндөр гэж үзсэн юм аа. Ийм ч учраас энэ хаврын чуулганы нээлтэн дээрээ бид энэ хаврын чуулган хүний эрхийн чуулган болох ёстой гэж онцлон тэмдэглэсэн. Хүний эрхийг хамгаалагчдад тулгардаг эрсдэл саад бэрхшээлийг арилгах, тэдний үйл ажиллагааг дэмжих нь бидний үүрэг юм. Ийм зөрүүтэй ийм сэтгэлгээ байгаа учраас энэ сэтгэлгээний өөрчлөлтийг хийхин тулд ч гэсэн хүний эрх хамгаалагчдын хууль зайлшгүй шаардлагатай. Хүний эрхийн үндэсний комисс ч гэсэн энэ талаараа бол энэ тэнцвэртэй ажиллаж ээж төрийн байр сууриас эрх мэдлгүй байдаг. Энэ үүрэг ойлын ч гэсэн илүү омбудсманы, илүү үндсэн хуулийн институцийн хэмжээнд навчиж ажиллах юм шаардлага гарч байгаа. Ийм ч учраас өнөөдрийн энэ уулзалтыг та бүхэнтэй зохион байгуулж байгаа юм. Ягаад гэвэл хүний эрх хамгаалагчдын хууль маань хэрэгжиж эхэлнэ. Одоо хүний эрх хамгаалагчдын хороогоо байгуулна. Хүний эрх нийгмийн шударга ёсны төлөө дуугарсан үйл ажиллагаа явуулсан хүмүүсийн дуу хоолойг хаахыг оролдох, үг хэлээр дайрс доромжлох,
айлган сүрдүүлэх, нэр төрийг нь хутаах, хууль шийхүүн байгууллагуудад дуудаж дарамтлах үйл манай цөөнгөө гарч байна. Ялангуяа одоо энэ уул уурхайн салбарт байгаль орчныг сүйтгэж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн үйлдэлийг илчснийхэн төлөө эрх мэдэл мөнгө хөнгөтэй зохион байгуулалттай бүлэглүүд айлган занл хийх үзүүд гарсаар байна. Тийм учраас энэ хүний эрхийг хамгаалагчдын тухай хууль, хүний эрхийн үндэсний комиссийн дэргэд хүний эрх хамгаалагчдын эрх ашиг зөрчигдсөн хэсэг талаар дүгнэлт гаргах чийг өргөхөө хүний эрх хамгаалагчийн хороог байгуулахаар тусгасан юм аа. Энэ хороо бол хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаар гомдол мэдээллийг хүлээн авах, гомдол мэдээллийн талаар нотлохоо баримт мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хэн шинжилгээ хийж, жил бүр Монгол улс дахь хүний эрх хэрэгжлөөний байдлын талаар хэлтгэл тусгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн төрийн байгууллага албан тушаалтан хуулийн этгээд нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, шаардлагатай мэдээллээр хангах, хүний эрх хамгаалагчид аливаа хэлбэрээр халдахгүй байх, хүний эрх хамгаалагчид халдсан тухай мэдээлэл гомдлыг хариуг заавал өгч байх, цагдаагийн байгууллага хүний эрх хамгаалагчид халдсан аллагыг далсан зогсоох, гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль заасан журмын дагуу хамгаалтанд авах зэрэг ийм үүрэгтэй байхаар энэ хороог хуульчилсан. Монгол улсад хүний эрх алхам бүр зөрчигдөж байгааг нуух хэрэггүй. Зарим нэг жишээгээд дурдъя. Яллагдагч хүний эрхийн үндэсний комисс гаргасан өргөлдөө мөрдөн байцаагч байна. Хис хэрэг хүлээлгэх зорилгоор элэг бөөр болон шанаа руу хэд хэд дуудаад зохиж залгуурын утсаар ороолгосон. За дээр нь шал долоолгосон. Толгой дээр нь гიშгэж бараан гарын долоо хурууг бахаар хавчиж байгаа төмрөөр зогсон. Мөн өмгөөлөгчдөө байцаалт өгмөр байна гэж хэлэхдээ чи өмгөөлөгчөө харуулж байгаад хэрэг хийхгүй яасан юм бэ гэж доромжилсан гэж одоо гомдолтой дурдсан байдаг. Хинтээ аймгийн бор өндөр зохицлбор сургуулийн 11-р ангийн сурагч бэ багштай задуулсны улмаас илгэн бятарсан байна. Ийм олон жишээг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн хараагүй иргэн хүчирхийлүүлсэн, хүнд хүчирхийлүүлснээ мэдэхгүй жирэмсэн ч гэдэг юм уу. Ийм олон одоо хүний эрхийн зөрчил бол боттой байсаар байна. Би түрүүний дурдсан хүний эрхийн 18 үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан 18 эрх дотор 13 14 дугаар зүйлийг бол би онцлон дурдмаар байгаа. Энэ бол хамгийн их зөрчигдөж байгаа заалтууд гэж үзэж болно. 13 дугаар зүйлд бол одоо Монгол улсын иргэн олон улсын гэрээ конвенц хууль заасан эрхийн дагуу эрхээ хамгаалуулах, гомдол гарах, баримт нотгоогоо гарах, шударга шүүхээр шүүлгэх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэргийг дурдаад шүүхээр гин буруутан тогтоогдоогүй хэнийг ч гин буруутай тооцжүүл болно гэдэг ийм заалт байдаг. Үндсэн хуулийн заалт. Тэгэхээр өнөөдөр хавтгаарсан үзэгдэл ялангуяа мөрдөх байгууллагуудын түвшинд юм уу хууль зохиолох байгууллагуудын түвшинд ч тэр за энэ нийгмийн дунд ч гэсэн тэр хүнийг шүүхээс өмнө ялалдаг юм хавтгаарлаа. Энэ бол хүний эрхийн хамгийн том зөрчлөө. Энэ маш том асуудал эргүү босч ирнэ. Энэ бол олон улсын практикаар үзэгдэж шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Эртнийг Ромын тунхагд одоо хүн алдсан, хүн өгцөн байхад зам дээр хөвтөж яхад нь хажууд нь хутга барьсан хүн сууж байвал тэрнийг ч гэсэн алуурчин гэж үзэж болохгүй гэсэн юм. Ягаад гэвэл тэр хүн тэр хүнийг аврах гээд хутгын суглаа сууж байсан байж болно шүү дээ гэдэг ийм бүр зарчим тусгацсан байдаг. Тэгвэл одоо нэг зөвхөн нэг талын баримтыг гаргаж ирэл хүнийг нийгмээр ялалдаг. Энэ сошиалын давлгааны үед тэр хүн ор хоронгүй амиа хорлохыг завдсан, үр хөвгтөн сургуулаас гарсан иймэрхүү хандлагуудаас болж гэр бүл салд сарнсан ийм асар олон үзэгдлүүд бас гарч байна. Энэ бол одоо манай нийгмийн өнөөгийн үеийн бас нэг том хар бараан сүүдэр болоод байна гэдэгтээ бүгд санал нийлэх байх гэж бодож байна. Бүгдээрээ л хүн аль дэх шигт төрсөн. Хүний эрхийн конвенц ч гэсэн тэгж дулсан. Улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдалд ийм учраас энэ шүүн таслах ажиллагааны эсрэг гэмтэргийн ялыг чангадах эрүүгийн болон бас олон хуульд ийм хяналт үнэлгээ хийж байгаа. Энэ дээр хүний эрхийн эзний комисс бас идэвхтэй шаардлагатай ажиллах шаардлагатай байгаа. Улсын хурлаас ажлын хэсэг гарна, парламентын судалгааны хүрээлэн ажиллаж байна. Энэ идэвхтэй ажиллаж байгаа 700 гаруй хуулиас идэвхтэй ажиллаж байгаа 400 гаруй хууль байна. Энэ 400 гаруй хууль болгоныг үнэлж үзэх юм бол дандаа ихэнх нь төрийн талаас хийсэн байна. За зөвлөлт гарч санал асуулгын тухай энэ төргээд бас хүний эрх талаас иргэдийн оролцооны талаас бол хуулиуд бий.
Гэхдээ тэр бас анхан шатнд орон төхийн хөгжлийн сан тэргээд тууш таваас хэрэгж чадахгүй юмуд байна. Улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдалд нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын мэрэгсэн байгууллагуудаас үнэлт өгүүлдэг өгдөгөө. Монгол улс дахь хүний эрх хэрэгжүүлээний байдлын талаар 19-р илтгэлд энэхүү үнэлт өгүүлтүүдийн талаар тусснаас заримыг нь та бүхэнд толиулъя. Дэлхийн шударга ёсны төсөл олон улсын иргэний нийгмийн байгууллагаас эрхлэн гаргадаг эрхчлөөт ёсны индекс хууль ёсны индекс Rule of Law индексээр бол Монгол улс 2019 онд тэг 155 он авч 126 орноос 53 дугаарт ирэмлэгдсэн. Энэхүү индексийн дэд шалгуур үзүүлэлт болох иргэний шүүхийн байдлын Civil Justice гэдэг индексээр оноогоор Монгол улс 59-р, эрүүгийн шүүхийн шударга байдлын индексээр 050 оноогоор 52 дугаарт байна. Хэл хязгааргүй сэтгүүлчид төрийн бус байгууллагаас эрхлэн гаргадаг дэлхийн хэвлэлийн эрхчлөөний оны индексээр 2897 оноогоор 180 орноос 68-д байна. Энэ бол World Freedom индексээр. За дэлхийн боолчлолын индекс гэсэн ойлголт байдаг. Global Slavery Index гэдэг. Орчин цагийн боолчлолд албадан хөдөлмөр эрхлүүлэх, өрийн төлөөс болгох, хүүхдийг боолчлох, албадан болон эрт гэрэлцэг олон зүйлүүд хамаардаг. Монгол ийм төрлийн боолчлолын хэлбэр байгаа бөгөөд 2018 оны байдлаар 1000 хүн тутамд дархалт нь 1229 байгаа бөгөөд энд бол 37,000 орчим хүн цагийн боолчлолд өртөж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Боловсролын салбар дахь тэгш ус байдлыг Аткинсоны индексээр хэмждэг. Манай улсын индекс 2018 оны байдлаар 11.9 байгаа нь дэлхийн дунджаас бага боловч 2014 онд 9.4 байснаас 2.5-аар өссөн үзүүлэлт байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хувьд хүрээлэн буй орчин өмнө үзүүлэлтийн индекс гэж байдаг. Энэ индексээр 2018 оны байдлаар Монгол улс дэлхийн 180 орноос 83 дугаард ирэмлэгдсэн байна. Агаарын хүнд металл буюу хар тулгад өртөмтгий байдал, усны нөөц, бохир ус, агаарын бохирдол хүрээлэн байгаа орчны үзүүлэлтээр манай улс 100-аас хойш жагсан анхаарал татах асуудал болоод байна. Ийхүү Монгол улс дахь хүний эрхийн байдал, дотоод болж буй хэрэг явдал, гадаад олон улсын байгууллагуудын үнэлгээ, дүгнэлтээр аль альнаар нь онцгойдох анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Ийм учраас энэ хүний эрх хамгаалагчтай уулзаж энэ бас санал бодлоо нэгтгэх нь зүйтэй гэж бид өнөөдөр үзсэн юм аа. Гэр бүлийн хүүхдийн эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, орлогын тэгш ус байдал, хот хөдөөгийн ялгаа, амжиргааны түвшингийн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэх боломж, нас хүүсээр ялгарлах байдал гэх мэт олон настай асуудал хоригдлоод байгаа. Чухам тийм ч учраас өнөөдрийн энэ уулзалтанд хүний эрх хамгаалагчдыг урьсан юм. Би өнгөрсөн онд гүнж төв дээр энэ хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлуудаар олон төвүүдээр ажилласан. Үнэхээр сэтгэл гаргаж ажиллаж байгаа улсууд байна. Тэр охтын хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллийн асуудал бол бас санаж бодсноос ч илүү тийм хүн төвшөнд байгаа гэдгийг нуух хэрэггүй. Тэний харж хамгаалж байгаа байдал төрийн бус байгууллагууд хүний эрх хамгаалагчид бас энэ салбарт нэг ялангуяа чин сэтгэлээс айлж байгаа бас энэ дашрамд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Тэгэхээр энэ хүний эрх ямар хэлбээр зөрчигдөж байна? Яаж сэргийлж хамгаалах вэ? Ямар тулгамдсан асуудал байна? Түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар та бүхнийг үнэтэй санал бодлоо хуваалцахад итгэж байна. Улсын их хурл хүний эрх чөлөөг дээдлсэн парламент байх тийм зорилго төвшүүлэн ажиллаж байгаа. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж энэ зорилтоо хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Ардчил гэдэг бол ерөөсөө хүний эрхийн 18 зүйл болгонд олон гүн гүнзгий утгах санаа бий, амин сүнс бий. Тэгэхээр хууль тогтоох ажиллагаа хүний эрхийн мэдрэмжтэй байж чадвал батлсан хууль маань амьдралд хэрэгжих чадвартай, урт настай байх болно. Тиймээс бид Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 700 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ шинжилгээ хийхээр ажиллаж байна. Энэхүү үнэлгээгээр хэрвээ хүний эрхийг зөрчсөн зүйл заалт хууль тусгацсан байх юм бол өөрчлөн шинжлэх ажил хийн. 2019 онд Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үндсэн санаа үзэл баримтлал нь хүний эрхийг дээдлсэн хараат бус шүүх, шударгас, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэгцээ. Тиймээс энэ 700 гаруй хуульд хүний эрхийн үнэлгээ хийнэ гэдэг нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амлуулж эрх зүйн реформ хийх зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал үндэс юм аа. Ер нь бид хуулийн төсөл босруулж батлахдаа
байгууллагын эрхийг л төрийн эрхийг л хуульчж байснаас хүний эрхийг хангах түүнийг зөрчгөөс сэргийлэхэд төдийлөн анхаарал тавьж байсангүй юм байна гэсэн дүгнэлт гарч байгаа. Тиймээс улсын их хурлд өргөн барьсан хуулийн төслүүдэд хүний эрхийг хангаж байна уу? Үгүй юу? Хүний эрхийн ямар асуудалтай байна гэдгийг хамгийн түрүүнд үнэлгээ хийдэг байхаар тооцож байна. Тэгүүгээр би өнөөдөр энэ үгээ өндөрлж байна. Энэ уулзалтаас хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны олон чухал санал санаачлага шийдэл гарна гэдэгт итгэж байна. Ингэж тэнцвэржиж төрийн байгууллагууд ч гэсэн үр дүнтэй ажиллана, эрүүл нийгэм тогтноо. Энэ дээр манай хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагууд ч гэсэн Монгол улсын үндсэн хуулиар зорьсон хүмүүнлэг арчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго гэж итгэх санаачлагтай оролцсныг итгэж байна. Тэгээ хүний эрхийг дээдлэх, хамгаалах, арчил шударга эсийг бэхжүүлэхийг их үсэд хамтдаа зүтгэхийг уриалж байна. За энд хүрэлцэн ирсэн хүний эрхийн хамгаалагчид он удаан жил хүний эрхийн төлөө зүтгэж ирсэн манай иргэний нийгмийн байгууллагууд за мөн одоо олон улсын элчин сайд нар за Монгол улсын хүний эрх ардчлалыг дэмжиж ирсэн олон улсын хамтын нийлэлийн байгууллагын зүтгэлтнүүд за мөн одоо улсын хурлын гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. За тэгэхээр хүний эрх хамгаалагчийн тухайн шийдний хувьд бол Монгол улсад одоо олон улсын хүний эрхийн тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой юм чухал үүрэгтэй юм хууль байсан. За тэгээ түрүү энэ манай цогтаадар гишүүн бас хэлсэн. За улсын их хурлын зандан шатар дарга бас онцгойлон тэмдэглэж байна. За ер нь бол Монгол улс одоо 30 жилийн аршлын түүхэнд олон улсын гэрээ конвенцүүд, за хүний эрхийн одоо гол хууль тогтоомжууд, дотоодын одоо үндсөөл болон бусад хуулиараа хүний эрхийг бол хангалттай сайн одоо хамгаалсан. За тийм учраас одоо шинэ ийм хуулийн хэрэг ер нь байхгүй болов гэсэн ийм бас эсэргүүцэл за ийм бол нэлээд үл ойлголцол нэлээд байсан. Тэгээ манай парламентын танхимд бол энэ хууль маань бас нэлээд одоо олон асуудал за бэрхшээлийг дамжиж бол батлагдсан. За ингээ хуулийн одоо гол одоо нэр томьёо за цоошин механизмыг одоо ингээ суулгах за хүний эрхийн одоо энэ бүх тогтолцоо төрийн байгууллага иргэний нийгмийн энэ одоо үйл ажиллагаанд шинэ механизм оруулна гэдэг бол бас нэлээд бэрхшээл саад учирсныг бол хэлхэн зүйтэй. За энэ одоо хууль батлах үйл явцад манай иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд за улсын их хурлын хууль зүйн байнгын орон ажлын хэсгийн гишүүд за дэд ажлын хэсгийн гишүүд маш одоо чармаалтай ажилласан. За бид нар бол 2020 оны 12 дугаар сараас эхлээд одоо хуулийн төс дээр ажиллаад энэ хуулийн төслөө 2021 онд одоо 4 сарын 21 батлуулсан байгаа. За ингээд юуны өмнөд энэ хуулийн төсөлд одоо хамтран ажиллаж заавар зөвлөмжөө өгөх санал одоо юугаа хэлж за тэр байтгаас бид нар ажлын хэсэг дотроос нэлээд бас олон удаагийн бас ийм одоо асуудал юу маргаантай байсан. За манай иргэний нийгмийн байгууллагуудын бас зарим одоо хуульдаа суулгыг гэжсэн зарим нэг зарчим заалтууд бас тодорхой хэмжээр өөрчлөгдсөн байгаа. А тэгвэл бид нар бол ямар ч байсан одоо хамгийн ихний том алхам буюу хуулиа баталгаажуулж чадсан. Парламентын танхим дэх одоо бас тодорхой хэмжээний одоо эсэргүүцлийн зэрэг даван туулж ин хуультай болоход бол улсын их хурлын дарга маань онцгойлон чармаалт гаргаж за Монгол улс одоо хүний эрхийн хувьд том дэвшил хийх ёстой. За энэ одоо шинэ механизм буюу одоо хүний эрхийг хамгаалагчдаа бид нар хамгаалах ёстой гэдэг хатуу байсвартай байсан. За ингээд хууль батлан гаргахад одоо оролцсон та бүхэндээ бас чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. За тэгээ хүний эрхийн одоо энэ хамгаалагчийн одоо хууль маань хүний эрхийн төлөө тэмцэгч одоо баатруудаа хамгаалж за тэдний үйл ажиллагаанд одоо төрийн өмгөөлөл дэмжлэг үзүүлэх ийм одоо хууль болсон байгаа. За хүний эрхийн төлөө тэмцэж гэдэг хэн бэ? За хүний эрхийн төлөө тэмцэх үйл ажиллагааг одоо ямар хүрээнд явуулах уу? За нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцууд за бусад хууль тогтоомжуудаа хэрхэн одоо уялдуулах уу гэд маш олон одоо эрх зүйн шинэ одоо зохицуултуудыг бол бид нар хийж өгсөн байгаа. За тэгээ хүний эрхийг одоо хамгаалагч гэдэг бол одоо ганцаараа болон одоо бусадтай эвлэлдэнэ гэдэж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бол хэлж байгаа. За энэ үйл ажиллагаанд бол одоо олон улсын болон одоо бусад дотоодын байгууллага төрийн одоо албан тушаалтнууд, төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлнэ. За энэ хуулиараа бол манай одоо хүний эрхийн хамгаалагч нар эрх зүйн хувьд нэлээд одоо өргөн нээлттэй дэмжлэг одоо төрөөс авах болж байгаа. Төр бол өмгөөлөл хамгаалалт авах юм одоо сайхан одоо боломжийг бол гаргаж өгсөн.
За тэгээд түрүү энэ Алтан туяа Amnesty International захирал маань ярьсан. За ер нь бол Монгол улсын 30 жилийн аршлын түүхэнд хүний эрхийн төлөө зүтгэж байгаа, тэмцэж байгаа зүтгэлтнүүд маань бас удаа сэтгэл зүйн болон бие махбодын тэр байтугай бас зарим хүний эрхийн зүтгэлтэн байгаль хамгаалагч бол бас амь насаа алдсан байдаг. Энийг бас дурдахгүй байхын аргагүй. За тийм учраас эрсдлийг бид нар үнэлэх ёстой. За хүний эрхийн хамгаалагчд учирсан хохирлыг бас барагдуулах энэ механизмыг бол зааж өгсөн байгаа. За ялангуяа байгаль хамгаалах үйл ажиллагаа, орон нутгад үйл ажиллагаануудад хурж ажиллах, за тэрэнд хамгаалагчийг хамгаалахын тулд энэ хуулийн орчныг бас өшөө механизмыг босронгуй болгох. За хүний эрхийн үндэсний комиссийн төсөж чадахын нэмэгдүүлэх тал дээр бид нар бас цаашид анхааран ажиллах болно. За түрүүнд дурдсан байгаа хүний эрхийн үндэсний комисс бол эрүүдэн шүүхийн эсрэг шинэ гишүүнээр бүл нэмсэн. Одоо дахиад хүний эрх хамгаалагчийн хорооны шинэ гишүүн нэмэгдэнэ. За түүнтэй уялдуулаад төсвийг бол яах аргагүй нэмэх ёстой. За тэгээд манай ажлын хэсгийн гишүүн, за цогтоодор гишүүн бит хоёр бол их хурлын дараа зандан шатар дарагтаас ярьж байгаа. За ер нь бол Монгол улс хүний эрх хамгаалагчийн энэ хуулийг баталсан Аз дахь анхны орны хувьд цаашид хүний эрхийн ордонтой болъё. Хүний эрхийн үндэсний комиссоо тусгаалсан ийм байр юутай болгож, за тэнд хүний эрх хамгаалагчтай байршуулах. За зарим үед бас хохирогч янз бүрийн хүчирхийллийн дарамтын улмаас тэнд хорогдох газар энэ мэтийг агуулсан ийм том хүний эрхийн ордонтой болъё гэсэн бас ийм алсын хараа зорилготой байгаа. За энэ талаар бол ингээ манай хуулийн санаачлагч, за мөн хүний эрхийн парламентын манлайлалыг үзүүлж байгаа их хурлын дарга зандан шатар бид нар хамтран зүтгэнэ гэдгийг бас энэ дашрамд хэлмээр байна. За хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа бол үндсэн хууль олон улсын гэрээ конвенцууд, за бусдын нэр төр гэдэг үндсэн хуулийн гол агуулга зарчмуудынхаа дагуу бол ажиллаж явна. За хүний эрх хамгаалагчийн эрхийг бол бид нараас нэлээд өргөн хүрээтэйгээр бол нэмж оруулсан байгаа. Хүний эрх хамгаалагч бол хүний эрхийн хамгаалах үйл ажиллагаанд төрийн байгууллагууд нэвтрэх, за тусгай хуулиар хориглоогүй, за улсын нууцад хориглоогүй ийм баримт цэлтийг олж авах. За энэ тал дээр бол төрийн байгууллагууд мөн өргөн хэмжээний үүрэг хүлээж байгаа. За хуулийн маань дагуу бүх төрийн байгууллагууд албан хаагчдаа хүний эрх хамгаалагчийн тухай ийм сургалт мэдээлэл өгөх ёстой. За хүний эрхийг хамгаалах хүмүүсийнхаа нэр төр, за аюулгүй байдал, за бие махбодын болон бусад эд материалын хохирлыг бас төрөөс барагдуулах. За гэх мэтээр төрийн хүний эрх хамгаалагчийн эрхийг бол нэлээд өргөн хүрээтэйгээр бид нар хамгаалан зохицуулсан байгаа. За мөн тодорхой хэмжээгээр хуулийн хоригдлууд байгаа. За энэ бол нөгөө хүчирхийллийн бус 50 аргаар үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь бол хүний эрх хамгаалагч гэдгийг тодорхой улс төрийн болон ашиг сонирхол, за эсвэл бусдыг өдөөн түргэх зорилгоор хуурамч үйл ажиллагаа явуулдаг ийм нөхдүүдээс бол хамгаалж байгаа ийм эрх зүйн шин зохицуулт байгаа. Хүчирхийллийн бус 50 арга замаар бид нар бол тэмцэж байгаа хүний эрх хамгаалагч бол энэ хуулийн хамгаалтанд ингээ оруулсан байгаа. За хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа маань ерөөсөө олон улсын жишгээр, за олон улсын загвар хуулийнхаа дагуу гол энэ хуулийн заалтууд маань орж иж бичигдсэн. За төрийн байгууллага албан тушаалтнууд хуулийн хүрээнд нэлээд бас эрх үүрэг хүлээнэ. Тухайлбал хүний эрхийн төлөө тэмцэгчдийг шаардлагатай мэдээлэлээр хангана. За мөн хуульд үндэслэгүй, хуульд заагаагүй байдлаар аливаа хэлбэр халдахгүй байх. За хүчирхийллийн бос 50 аргаар үйл явуулахын бүх боломжийг бол гаргаж өгөх ёстой байгаа. За цагдаагийн байгууллага, за түрүүн их хурлын дараа зандан шатрын үгэнд гарсан. За ер нь бол хүний эрхийн зөрчил хаана хамгийн их байна гэхээр хэрэг мөрдөн шалах үйл ажиллагаа. За ихэвчлэн энэ цагдаагийн байгууллагатай холбоотой зарим тохиолдлууд, за мөн уул уурхайн тодорхой компаниуд, байгалийн баялаг нутгийн иргэдийн хоорондын энэ үйл ажиллагаан дээр бол гардаг. За тийм учраас тодорхойлон байгууллагуудад бид нар бол ийм үүрэг бол ноогдуулсан байгаа. За тэгэд хүний эрх хамгаалагчид учирсан хохирол эрсдлийг бол маш хуурхай үнэлж яаралтай арга хэмжээ авахар за мөн хуулиндаас зааж өгсөн байгаа. За тэг энэ хуулийн маань хамгийн бас гол шин зүйл бол хүний эрхийн үндэсний комиссийн дэргэд хүний эрх хамгаалагчийн хороо гэж энэ цоошин байгууллага бол ажиллана. За тэд нар маань энэ хүний эрхийн төлөө Монгол улсын бүх нутаг дээр тэмцэж байгаа. За мөн тэр байтугай Монгол улсын хилийн чандад хүртэл зөрчигдсөн эрхийн төлөө тэмцэж байгаа хүний эрх хамгаалагч нар байдаг. Тэднийхээ эрх ашиг хамгаалах.
За тэдний асуудлыг одоо үнэлэх, эрсдлийн үнэлгээ хийх, нөхцөл байдлыг судлах ийм хороо ажил нь за энэ хорооны одоо сонгон шалгаруулалт, за хороо хариуцсан хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний ажил сонгон шалгаруулалт бол нээлттэй олон нийтийн одоо оролцооны үндсэн дээр явагдана. За одоо ингээд улсын хурлын хууль зүйн байнгын хороон дээр хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрхийн хороо хариуцсан гишүүний сонгон шалгаруулалт бол ингээд зар тавьсан одоо бид нар сонгон шалгаруулалтын ажил удахгүй бас эхлээд хүмүүс маань одоо иргэд бүртгүүлнэ гэж одоо хүлээж байгаа. За хорооны гишүүн бол энэ одоо хүний эрхийн төлөө он удаан жил одоо тэмцэж ирсэн. За тодорхой одоо хүний эрхийн байгууллагууд, хуулийн байгууллагуудын одоо төлөөлөл бүхий ийм хүмүүс одоо нэр дэвшиж шалгаруулж нээлттэйгээр одоо энэ сонгон шалгаруулалт явагдана. За ер нь одоо хүний эрхийн энэ хороо маань улс төрийн болон одоо бусад бизнесийн ашиг сонирхлоос ангид байх ёстой. За тийм учраас одоо хорооны гишүүний шалгуурыг өлдрөөс тодорхойлон энэ тусгаал нь бол зааж өгсөн байгаа. За улс төрийн одоо намын албан тушаалыг бол 5 жил хашаагүй байх гэх мэтэр. За ингээд энэ хүний эрхийн хороо бол Монгол улсын хэмжээнд хүний эрхийн одоо төлөө үйлдэл явуулж байгаа хүний эрх хамгаалагч нар одоо хамгаалан дэмжнэ. За тэгээд энэ хуультай бас холбогдуулан хэлэхэд бол Монгол улсад одоо маш олон улс төрчид хүний эрхийн тогтолцоо одоо бүрэн хангалттай төлөвлөсөн. Цаашид одоо өөр дахиж ямар нэг одоо шинэ механизм эсвэл шинэ хууль хэрэггүй одоо үйлчилж байгаа хуулиудынхаа хүрээнд бол энэ хүний эрхийг бол хангалттай ханх боломжтой гэж үздэг юм байна. Тэр болгонд бас одоо түрүүн цогцлоотор гишүүн маань анхааруулж хэлсэн. За ер нь бол хүний эрхийн тэмцэлд одоо эцсийн цэг өгөө гэж бас зандан шатар дарга хэлдэг. Хүний эрхийн одоо хөгжил, за улс орны хөгжлийн одоо урагшлагын хэрээр маш олон салбарт шинэ асуудал үүсдэг юм байна. Тэр болгондоо бид нар одоо хүрч ажиллах ёстой. За улсын их хурлаас одоо удахгүй Монгол улсын иргэн гадаадд зорчих тухай хууль, за мөн одоо Монгол улсын иргэний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, гэх мэтийн хүний эрхийн бас хэд хэдэн одоо шинэ хуулиуд одоо хэрэг батлагдана. За энэ хуулиудаараа бид нар бас энэ хууль хоорондын уялдааг хангаж хүний эрхийн одоо нөхцөл байдлыг улам одоо сайжруулах, за цахим орчин, шинэ орчин, за энэ технологийн нөхцөлд одоо хүний эрхийг одоо хамгаалах, хувийн одоо мэдээллийн айлг байдлыг хангах тал дээр бас дэвшил гарган ажиллана гэдэгт бол итгэлтэй байгаа. За ер нь энэ удаагийн улсын их хурл одоо хүний эрх хамгаалах энэ ажилд бол онцгойлон анхаарч ингээд иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллага та бүхэнтэйгээ бас хамтран зүтгэж Монгол улсад одоо арчлыг бэхжүүлэх, хүний эрхийн одоо тогтолцоог дэмжих тухайд бас эрх зүйн шинжилгээг бол хийж байна. Энэ тал дээрээс бид нар бол хатуу зүтгэж хамтран одоо та бүхэнтэйгээ зүтгэх болно гэдгийг энэ ташрамд хэллээ. Баярлалаа. Монгол Улсын их хурл хүний эрхийн комиссийн бие даасан хараат бус байдлыг хангах, чадварыг бэхжүүлэх, эрх зүйн үнцийг улам боловсронгуй болгоход чиглэсэн шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Өнгөрсөн онд буюу 20 жилийн дараа хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг баталж, хүний эрхийн комиссийн гишүүдийг нээлттэйгээр сонгон шалгаруулж шинэ жишгийг тогтоогоод байна. Бид та бүхэндээ хуулийн төслийн танилцуулга хэлцүүлгүүдээс цуурлаар хүргэж байгаа юм. Энэ удаад хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хүргэлээ.